Орой минь үзэгчтэй том тооны нэвтрүүлэг эхэлж байна. Илүү л хөнгөтэй хүнээс мөнгөний аваад одоо хэрэгцээтэй хүнд дамжуулагч. Гол асуудал бол гадаад худалдааны алдагдлал байсан байхгүй. Гадны хөрөнгө оруулалтыг авахгүйгээр хөгжсөн улсын дэлхий дээр нэгч байхгүй байна. Нэг гэл хэлэхэд айж байгаа бол уусаа баяжих сэтгэл зүй хаалттай гэсэн. Асуудал болгоны ард боломж байгаа. Том асуудал бол том боломж байна гэсэн. Койныг яа аваад ч юм уу байгаа байлгаад. Үнцэн өснөө. Монголчууд өөрсдөө айгүй growth mindset-тэй үндэстэй байхгүй юу? Та тэр ажлын цалингаа нэмсэн үү? Нэмлгүй яах вэ? Нэмсэн. Дотор төхөөсөн мөнгө маань ингээ байхгүй болцсон. Энэ нөгөө хэрэглээ. Зүгээр яг л хэрэглээ. Хөрөнгө оруулалт юунд орж байгааг мэдэхгүй ирнэ дагаад орчдөг. Энд нэг луунд чинь онцчлогс ирэх юм бол айхтар зүйл болно гэх. Тэгэл эдийн засгийг тэнд байдаг одоо нэг хэдэн ухаантай улсуудын боддог хийдэг ажил гэж юусоо бодож хэрэггүй. Та бол одоо гэртээ сууж байгаа, телевизээр сууж байгаа үзэгч бол та өөрөө эдийн засгийн нэг бүтэл хийсэн. Эдийн засаг санхүүг хэлбэрээр хүргэнэ. Том тоо нэвтрүүлэг. Орой минь үзэгчтэй том тооны нэвтрүүлэг эхэлж байна. Өнөөдөр бид сэтгэлгээ гэдэг сэдвээр ярилцахад бэлэн болсон байна. Студид маань 2 зочин маань ирсэн байна. Та бүх үзэгчд маань өөрсдөө танилцуулна. Орой минь үзэгчтэй өнөөдөр та бүхэнтэй ярилцахаар 67 миний бие хүрэлцэн ирээд байна. Зя сайн байцгаана уу? Намайг одоо иргэдэг Brainstorm компани үүсгэн байгуулагч байна. За хүрэлцээрсэн баярлалаа. Өнөөдөр гурлаа сэтгэлгээ гэдэг сэдвээр ярилцъя. Зочны маань хувьд сэтгэлгээ гэхээр яг ер нь юу гэж тодорхойлох вэ? Зя тэгэхэд одоо өдөр тутмын гаргаж байгаа бүх хандлагуудын үйл үйлдэлүүдийн нийлбэр юм болоо сэтгэлгээ гэж. Тэгээд ер нь амьдралын турш гарах одоо хүний сэтгэлгээ хувьсан өөрчлөгдөж байдаг. Тэгээд түрүүлсэн ямар хуу төрлийн байдаг growth болон fixed mentality гэж байдаг, сэтгэлгээ гэж байдаг гэж Carol Davis бол тодорхойлсон байт юм байлаа. Тэр нь товчхондоо хэлэх юм бол за миний хувь тавилан эндэл байх ёстой юм байна да. Би ийм л хүү юм байна да гэх хувь тавиландаа захирагдах эсвэл хувь тавилангаа өөрөө удирдах явах growth mindsetтэй байхыг тайлбарлаад байгаа юм болов уу гэж боддог. Товчхондоо хэлэх юм бол хувь тавилангаа дагж амьдэрдэг. Үгүй бол хувь тавилангаа өөрөө удирдах гэж оролдож байгаа хүн гэж ойлгож байна. Яа. Тэгж бодож байна. Тийм. Тэгэхээр өдөр тутмын амьдралд яг энэ сэтгэлгээ яаж илэрдэг юм бол хүмүүст? За тэгээд өглөө босгоос ахуулаад за өчтөр нойр дутуу байна. Жимдээ явах уу явахгүй юу? Өнөөдөр хоолныхоо дэглэмийг барих уу барихгүй юу? Нэг тамхи татчих уу яах уу гэх мэтлээ. За өнөөдөр шоудах уу, ажиллаа гой сэтгэлээсээ гүйцэтгэх хийх үү үгүй юу гэх мэтлээ. Өдөр тутмын жижигхэн алхмууд нийлээд тэр хүний одоо олон жилийн амьдралын сэтгэлгээ нь ингээд бий болоод тэгээд яг нэг майндсет нь би бүрддэм болов уу гэж бодож байна. Тэрнтэй санал хэлж байна. Гэхдээ гол нь нөгөө ярихаар цааталт нь нэг юм тодорхой юм хувь хүнд зарчим байх хэрэгтэй юм шиг ойлгогдоод байна. Тэ ер нь бол жижиг алхмууд дээр ямар шийдвэр гаргаж ийн гэдгийн цаана тэр хүний нэг өөрийн үнэт зүйл, нэг баримталдаг зарчим гэдэг зүйл байж тэрэн дээр тулгуурлаж тэр жижиг алхмууд дээр ямар шийдвэр гаргаж байгаа вэ гэдэг хандлага байгаа тийм үү. Тийм болохоор би бас танаас буцаагаад асуумаар байна. Ер нь за одоо ингээд шууд монголчуудын ялангуяа залуучуудын хувьд те ер нь ямар зарчим одоо хамгийн их ингэж дутагдж гин гэж харж байна. Түрүүний хэлсэн нөгөө growth mindset нь жоохон дутагдаад байгаа юм болов уу гэж бодож байна. Гэхдээ монгол залуучуудын хувьд гэхээр монголчууд өөрсдөө айгүй growth mindset-тэй үндэстэн баггүй юу? Одоо өсөлтийн сэтгэлгээтэй үндэстэн гэж хэлж болно. Ягдгүй л нүүдэлж ард түмний хувьд ингэж өсөлтийн энэ ийм growth mindset-тэй байхгүй бол амьд явах боломжгүй, амьд байх боломжгүй. Энэ цаг агаар энэ дайм байлдаан тэгээд одоо юмны шийдлийг нүүдэлж ард түмэн гялсал болохгүй бол амьд байх нөхцөл байхгүй байдаг. Тэгээд ямарваа нэг шийдлийг хурдан гаргаж явах хэрэгтэй, зөв гаргаж явах хэрэгтэй, байнга гаргаж явах хэрэгтэй. Тэгээд энэний нэг гол жишээг би зүгээр ингэж боддтой. Чингис хаан гэдэг хүн байна. Манай өвөө тий. Маш сайн growth mindsetтэй, өөрийгөө хөгжүүлдэг, өөрийгөө сайжруулдаг, бусдыг сонсдог, өөрийнхөө хувь заяандаа буюу одоо би ийм л азгүй юм да. Аав маань нас урчлаа. Ингээ манайх намайг хаяа явчлаа гээгүү. Тэрний оронд өөрийгөө хөгжүүлээд, өөрийгөө сайжруулад явсаар байгаа дэлхий дээрх хамгийн том empire гүрнийг байгуулсан учраас биднэрт тэр удмын тэр mentality одоо хүртэл ингээд байж ах ёстой л доо. Тэр хүнээс жишээ бид нар өнөөдөр Elon Musk-ийн одоо
тэр хүнийг одоо шүтэж бишрэхээс илүү одоо Чингис хааны яг энэ growth mindset-ээр нь явах юм бол жишээлх юм бол Elon Musk жишээлх юм бол яг тийм хүнд хэцүү бай аав наймад те эсвэл одоо тэдний одоо бүл клан гэх юм уу одоо Овг аймгийн устгаж эсвэл эхнэрийн хулгайлаагүй те иймэрхүү юмнууд болоогүй байхад яг тэр хүний одоо хичээлтээр өнөөдөр дэлхийн хамгийн одоо баян хүн болцсон байна. Чингис хааны хувьд аль нь ч байгаагүй. Тэгээд бүх энэ obstacle буюу саад даваа болгоныг тэр менталитигаараа даваад өөрийнхөө одоо сэтгэлгээгээр давж гараад тэрнээс илүү яаж байх вэ? Тэрнээс илүү яаж хичээх үү гэдгийг ингэж гаргаж үзүүлсэн байдаг. Тэгээд би бас нэг өөр нэг жишээ бас дуртахыг хүсдэг. Made in China гэдэг үг 30 жилийн өмнө дэлхийн хамгийн хогийн муу хулих хялбар аргаар хийсэн гэдэг үг байсан шүү дээ. Өнөөдөр Made in China гэдэг үг ер нь баг хамгийн чанартай юмнууд Made in China болоод шүү дээ. Бүх чанартай юмнуудыг хятадд авчиж үйлдүүлж байна. iPhone тэр чигээрээ хятадд байна. Nike тэр чигээрээ хятадд байна. Тэгэхээр Made in China гэдэг үг өнөөдөр буцаад модонд ороод хятадууд одоо өөрснийхөө брендийг хятад нэрээр нэрлэхээсээ ичгээ болцсон шүү дээ. Huawei, Xiaomi те IM одоо машинуудын BYD гэл бүгдээрээ хятад нэрүүдээрээ шууд одоо ингэ нэрлээ явчтэй. Honchi гэх мэтлэн. Тэгэд биднэрт одоо тэр сэтгэлгээ нь буцаад хэрэгтэй байгаа юм болов уу? Made in Mongolia буюу за эсвэл зүгээр бүр өөр үгээр нь авах юм бол монголчлох гэдэг үг муухай өгүүлсэн байхгүй юу? Бидний одоо насан дээр. Уг нь бол монголчлох гэдэг үг ерөөсөө муухай үг биш байх ёстой үг байхгүй юу? Юмыг хамгийн зөвөөр нь хийдэг нүүдэлчин сэтгэлгээгээр их гүрний сэтгэлгээгээр ч гэх юм уу эсвэл юмыг хамгийн зөв аргыг нь олох буюу энэ нүүдэлчин хүмүүсийн хийж болох хамгийн adaptable одоо дасан зохицох чадвараас авахуулаад шийдвэрийг зөв зохистой гаргах гэдэг энэ сэтгэлгээ монголчуудад туг нь хамгийн санаар байдаг байхгүй цаанаасаа. Гэхдээ бид нар энэ үгийг буцаад юмыг хулигдах аргалах гэдэг үг рүү болгоцсон. Тэгэд Монгол гэдэг үгээ ийм хулигдах аргалах гэдэг үг болгочоор харамсаар байгаа байхгүй юу? Тэгэхээр бид нар буцаагаад монголчлох гэдэг үгийг гоё юмыг сэтгэлээрээ хийх. Юмыг утга учиртай хийх те зөв хийх гэдэг. Тэгээд ахаад буцаад түүхэн дээр буцаад очиод их гүрэн байх үед Гүйг хаан Чингис хааны үед жишээлх юм бол яг эзлэн байлдан дагуулалтын үед шинэ технологиг тухайн нөхцөл байдалд нь ялс монголчлол шийдчихдэг байсан байхгүй юу? Катапульт гэдэг одоо чулуу авч иддэг одоо энэ катапульт байгаа шүү дээ те. Тэрийг жишээлх юм бол монголчууд өөрснөө монголчлоод Багдадыг эзлэн түрэмгийлэхэд монголчилсан байхгүй юу? Тэрнээс байдаг технологиг яг монголчлоод тэгээд тэр хотыг эзлэхэд асар том үүрэг гүйцэтгэжсэн. Тэгэхээр бид нар монголчлох гэдэг үгийг бол шинэ одоо AI-ыг жишээлх юм бол монголчлмоор байгаа байхгүй юу? Эсвэл одоо шинэ одоо бид нар технологиг монголчлмоор байгаа. Бидний сэтгэлгээнд бас одоо энэ нэг дутагдаад түрүүний хэлээд байгаа нэг дутагдаад байгаа зүйл бол монголчуудын тэр нэг сүр сүлд нүдэнд галт цог нь энэ том эзэнт гүрнийх гэдэг нь ер нь айгүй багасчаад зүгээр яаж өнөөдрийг аргалъя да гэдэг сэтгэлгээгээр л амьдраад байна уу да гэж тийм сэтгэлгээтэй болцсон болоо даа л гэж бодоод байж гин. Хичнээн одоо мөнгө төгрөг боломж хэцүү байгаа ч гэсэн яг энэ майндсет нь байгаад байх юм бол энэ сэтгэлгээ нь байгаад байх юм бол бид нар буцаад яг одоо энэ агуу үндэсний агуу сэтгэлгээ бидний дотор байгаа юм болов уу гэж боддог. Тэгэхээр яг дутагдж байгаа тийм ээ. Яг ийм сэтгэлгээл дутагдж байгаа нэхэр яг монголчуудын хувьд ялангуяа яг монгол залуусын хувьд тэгэхээр одоо яг ийм суралцах чадвар яг хаана вэ гэж харж байна. Сая ер нь би өөрөө нэг 3 жил Германд байж исэн. Тэгээд ер нь хэл сурах болон юунд ер нь л ингээд дасан зохицох чадварт нэлээд хурдан бусад хүмүүсээс гадаадуудаас нэлээд хурдан байсан юм болов уу гэж өөрийгөө зүгээр бодож байна. Мэдхгүй. Гэхдээ тийм чадвар монголчуудад өөрсөнд нь байгаа байхгүй юу? Ер нь хиндч та өөрснөө бас сонсдог байлгүй дээ. Солонгост очил алаад байдаг, Японд очил монголчууд алаад байдаг, Америкт очил алаад байдаг. Одоо монголцынхан ингээл e-спорт дээр л алаад байдаг те. Ингээл одоо хин 910 гэдэг нэг тоглогч нь хамгийн бага цаг тоглосон одоо энэ өндөр зэрэглэлийн тоглогч монгол хүн л байгаа байхгүй юу? Айгу хурдан сурцсан, айгу хурдан монголчлсан хүн байгаа байхгүй юу? CS:GO-г. Тэгэхээр монголчуудад өөрсөнд нь тэр менталити сэтгэлгээ нүг нь байгаа. Тэгээ тэрийг л ер нь сэргээх, хөгжих ёстой болоо гэж бодож байна. Тэрнээс тийм далд ч юм уу эсвэл нууц юм байхгүй хаа.
Яг нь саяны хэлэн бол олон гоё жишээнүүдийн нэг байгаа даа шүү дээ. Гэхдээ одоо яг ингээд сошиалыг ч юм уу харах юм бол нийт массыг харах юм бол яг энэ нөгөө сэтгэлгээд дутагдаад байгаа гэдэг юм харагдаад байгаа байхгүй юу? Тэгэхээр яг тэн дээр одоо юу гэдгийг ерөн зүгээр ингээд сошиал руу орохоор ямар байдаг вэ гэхээр нэгээ шүүмжилсэн тий хэрэгтэй хэрэггүй юм ярьсан гэдэг ч юм уу тий айгүй нийгмийн олон асуудлууд байлаа гэхэд тэрэн дээр очиод төрүүлж дуурхаасаа илүү хин нэгний хувийн амьдралыг шүүсэн ч гэдэг юм уу тий тийм ийм маш их масс байгаа шүү дээ тий. Тэгэхээр яг энэ масс дээр дутагдаад байгаа сэтгэлгээл гэж илүү онцолж одоо асуугаад байгаа юм уу? Миний зүгээр бодлоо шүү. Нөгөө либерал амраа гэдэг шүү дээ. Тэрнтэй бит хоёр ярилцаад байж исэн. Тэгээд ер нь одоо тэр маск гэдэг хүмүүсийг ер нь яах ёстой юм бэ? Тэр хүмүүсийг сайжруулж иж гайгүй хүмүүс сонгогдно, гайгүй шаардлагууд тавина, зөв шаардлагууд тавина гэж байгаа байхгүй. Тэр хүмүүсийн сэтгэлгээг сайжруулахын тулд би бол сайн мэдгүй. Яг үндэ сайн мэдгүй. Боловсрал юм болов уу гэж бодож штэ. Өшөө сайн боловсрох систем болов. Боловсрал дутмаг байгаагийн улмаас яг энэ тэр шүүмжлэх хил үзэг ховж ч юм уу эсвэл одоо буруу тийшээ хүмүүс түрхэгдэх гэх мэтлэн зүйлүүд нь илүү байгаа юм болов уу гэж бодож байна. Тэр миний зүгээр ингээд нөгөө сэтгэлгээ гэхээр одоо ингээд гурван хаалны хоёр очигээ төгсчлөө штэ. Тэгээд магадгүй ингээд нөгөөд нь fixed mindset гэдэг байгаа тийм англиар бол монголоор бол орчуулахдаа ингээд хөвшмөл ч юм уу тийм баригдсан сэтгэлгээ. Нөгөөх нь болохоор өсөлтийн сэтгэлгээ гэдэг юм тийм. Тэгэхээр би зүгээр ингээд миний хувьд зүгээр энгийнээр тодорхойлох нь өсөлтийн сэтгэлгээ юу гэж тодорхойлмоор гэхээр зүгээр л хувь заяаны эзэн өөрөө гэд тийм өөрөө байх гэдгээр тодорхойлж маань санагдаад байгаа юм. Тэгэхээр ямар альва нэг зүйл хийгээд алдсан ч бай онсон ч бай хариуцлах нь би өөрөө хүлээнэ. Миний ирээдүй, миний карьер, миний амжилт тэр надаас хамаарна гэдэг тийм сэтгэл зүг өсөлтийн сэтгэл зүг гэдэг юм лөө. Yes. Одоо онгоц ингээд байгаа шүү дээ. Нисж байгаа онгоц airplane 1912 он баха. Бэжара тэрнээс өмнө лөө за би он сарын яг мэдэхгүй. Wright Brothers-ийн анхны нислэг үйлдсэн өдөр байгаа байхгүй. Тэгээд анх онгоц бүтээгсэн Wright-ийн анхны дүүс гэдэг байгаа шүү дээ. Тэгээд тэр хоёрыг онгоц бүтээгээд анхны нислэгээ хийхээс өмнө New York Times-ийн сонин дээр юу гэж үтжижсэн бэ гэхлээр энэ бол хизээж бүцэшгүй зүйл, хүн ниснэ гэж байхгүй. Наад чи ямар ч боломжгүй зүйл. Хэдэн мянган жилийн дараа бид нэр энэ технологиг эзэмших болно, ямар ч боломжгүй гэжсэн зүйлийг 14 хоногийн дараа Wright-ийн анхны дүүс анхны онгоцыг нисгэжсэн байхгүй юу. Тэгэхээр онгоц нисэх боломжгүй гэж бүх хүн дэлхийд даяараа бодож шийсэн бол тэр хүмүүс өөрсөндөө итгээд болох боломжтой байна гэж одоо бодоод 14 хоногийн дараа нисгсэн. Яг энэ хүү growth mindset буюу өсөлтийн сэтгэлгээг хамгийн их шалгасан шалгуур бол сая ковид үе байлаа л да. Дэлхийд даяар. За ковид гарчлаа яах вэ? Одоо бүгдээрээ зарим хэсгүүд нь бол цаа буугаад өгч компани дампууруулъя. За боли энийг хийх чадахгүй юм байна, барахгүй юм байна гэсэн бол зарим нь за яаж аргачлах уу, яаж монголчлах уу, яаж юу их үү, яах вэ гэж явсаар агаад тэгэл нөгөө их карантины үеэр хөл хорионы үеэр яаж гараад нэг гэрээ зурчих уу, яаж гараад тийшээ очиод нэг ажил хийчих үү, яаж нэг хэдэн төгрөг олчих уу гэх мэтлэн энэ сэтгэлгээний хоёр асар том заагийг ялгаж өгсөн зүйл бол ковидын энэ бас юу байлаа л да. Тэгээд өмнө нь бас ийм ковид шиг үе бас тохиолдоод энэ өсөлтийн майндсетийг айгүй сайн гаргасан үе бол одоо дэлхийд дээр Англид Айзек Ньютоны үед бас яг энэ тохиолдол бас гарч ирсэн байхгүй юу? Одоо инфлюенса буюу одоо нийтийг хамарсан одоо тахал гараад тэгээд бүгдээрээ гэрээ хорионд орсон. Энэ үед цаадах чинь одоо үндсэн gravity таталцлын онолоо гаргаж принципийн номоо гаргаж бичсэн байдаг. Тэгээд тэр үед бусад хүмүүс бол за бас яах вэ гэртээ одоо яах вэ их үү гэл юу ч хийхгүй байхад бол тэр хүн дэлхийг өөрчлөх юм хийсэн л байгаа байхгүй юу. Тэгэхээр яг энэ сэтгэлгээний хоёр тал хуваагдж байгаа зүйлийг яг хэцүү үед юу н шалгагддсан болов уу гэж миний бодлоор бас бодож байна. Тэгэхээр ямар нэгэн саад бэрхшээл тулгарх үед илүү илэрдэг тэр сэтгэлгээ. Жавсаасаа хэлсэн шүү дээ нөгөө сошиал дээр ингээд янз бүрийн шүүмжлэх ч юм уу зөндөө юм яваад байдаг гэдэг. Тэгэхээр энэ сэтгэлгээ болохоор ингээд бидний нөгөө баригдсан сэтгэлгээтэй холбоотой байгаад байна уу? Тийм бах. Тэгээд одоо нөгөө талаас бол нөгөө нэг өөрийнхөө цагийг үнэлэхгүй ч юм уу тийм хийцүү тийм л байх л гэж бодож байна. Тийм тэр талаас бол нөгөө
юу гэдэг штэ хорооноос юу ихийг хүлээж ийна гэдэг штэ тий. Тэгээ хувь заяагаа хороондоо тавьчаад байгаа байхгүй тий. Бэлэнчлэг сэтгэлгээ нь миний хувь заяа тэнгэр дээд Монгол агуу үндэстэн биш ээ. Миний хувь заяа бол энэ хороонд түрээ зогсож байгаа. Хороо надад юу өгөх нөө, найз залуу өгөх нөө, эсвэл машин өгөх нөө, эсвэл нүүрс өгөх нөө гэдгээ хороондоо даатгцсан сэтгэлгээ байгаад байгаа байхгүй. Тэрнээс дээшээ гарч сэтгэх чадвар яг хуу тэр хүмүүсийг бас буруутгах гэхээр бас хэцүүлтэй бас яг тэгээд тэр хүмүүсийн тэр сэтгэлгээг өөрчлөх зүйлүүд гол зүйл бол бас ахаал хэлээ боловсруулах гэж бодож байна. Яг тэгээ сайн нэг ер нь нөгөө fixed score бол growth гэдэг mindset-ийн талаар ер нь нэг зааг гаяг нь бол тодорхой хэмжээнд гаргалаа шүү дээ. Гэхдээ үнэхээр яг өсөх сэтгэлгээтэй гэдэг хүний цаана те яг одоо илүү дэлгэрүүлээ л гэж бодоод байна л та. Тэгэхээр юу байх ёстой гэхээр яг миний харж байгаагаар бол ялангуяа одоо орчин үед бол нөгөө adapt гэх төрөө ярьсан шүү дээ. Хурдан өөрчлөгддөг гэх юм уу, өөрчлөлтөнд бэлэн байдаг гэх юм уу. Гэс хурдан өөрчлөлтийг авдаг хүмүүс нэг өөр гэж хараад байгаа байхгүй юу? Одоо байгууллагын хувьд ч гэсэн тий за нэг шинэ юу гэдгийг систем нэвтрүүлье гэхээр мэдээж хуучин систем амар гоё комфорт болсон байгаа шүү дээ. Тэгэхээр ажилчдын хувьд бол яг ялгардаг шүү дээ тий. Зарим хүмүүс бол өө яах гэдэг ямар ч хэрэг гүүрэшгүй дахиад юм гэлтэнгүүт нөгөө түн болохоор мэдээж шинээр систем нэвтрүүлж байгаа учраас энэ юу яа гэм бол гэж сонирхдаг ч юм уу тий. Тэгэхээр яг хуу хэлэх гээд байгаа санаа нь болохоор тийм өөрчлөлтөнд айгүй хурдан тий тасан зогсдог тэр сэтгэлгээг бол миний хувьд бол илүү өсөх сэтгэлгээ гэх юм уу тэр дотор бол ингээд одоо тэрийг шууд ингээд тодорхойлох гэдэг юм уу тий тэгэхээр магадгүй brainstorm компанийн хувьд нөгөө брендинг хийдэг гэж явж байгаа шүү дээ тийм ээ тэгэхээр олон ажлууд авах би зүгээр брендинг гэдэг талаас нь ярихад шинээр яг тэр брендийг бий болгоход чинь маш олон нөгөө нэг одоо яг үнэндээ бол бид нар нөгөө нэг эдийн засгийн эргэлт одоо юу гэдгийг эдийн засгийн нөхцөл байдал чинь маш хурдан өөрчлөгдөж байгаа учраас бид нар төсөв төлөвлөгөө ч гэсэн тийм олон жилээр хийхээ болчихсон шүү дээ. Одоо орчин үед бол тэгэхээр яг тийм айгүй хувьсан өөрчлөгдөж байгаа энэ нөхцөлд ер нь те танай компани хувьд бол тэгэхээр мэдээж магадгүй тэрийг бол бүр маш хурдан бүр тэргүүн эйженд аваад компаниудад зөвлөөж тэрийг брендингийг үүсгэж шүү дээ. А хувь хүний хувьд те яаж тэр юм өөрчлөлтөнд одоо бэлэн гэх юм уу те тэрийг яаж хурдан ингэж гэс спонж шиг шингээгээд өөрийн болгоод ингээ явхад одоо юу туслах вэ гэх юм уу те энэ талаар дэлгэрүүлж ярил. За манай компани бол жижиг компани 30 хүнтэй компани өөрчлөлтөд аюу амархан байдаг байхгүй. Нэг зүйл хэлээд маргааш нь өөрчлөгдөж болно. Apple гэдэг компани одоо хэдэн мянган хүнтэй Apple Intelligence гэдэг одоо AI-ха зарлцсан байгаа юм одоо хэрэглэгчд гаргаж чадахгүй байдаг. Google бас AI-ха юм яаж одоо ингээд хүмүүст хүргэж чаддаггүй байдаг. Одоо Америкт AI юу нь бол одоо ингээд лонч хийгээ явж байгаа л да. Гэхдээ тэр нөгөө жижиг компаниуд нь гяс өөрчлөлтөд нөгөө AI-ийн салбарт аягүй том тоглогчид болсон. Нөгөө томууд нь араас нь орохдоо асар удаан орох гэсээр байтал орж чадахгүй байхгүй. Тэр нөгөө жижиг компани бас нэг давуу тал нь бол өөрчлөгдөд хурдан байдаг, адапц их сайн байдаг. Тэр дөрөвний хэлсэн би компанида сайхан хэдхэн хоногийн өмнө нэг лекц оо motivational speech тавьсан гэх юм уу. Багийнхныгаа суулгаж байгаа. За хэдүүлээ одоо яах вэ гэхээр make монголчлох great game буюу монголчлыг буцаад модонд оруулъя. Монголчлыг буцаа гоё болгоё хэдүүлээ. Гоё хурдан адапт хийдэг вэ. Юмыг монголчлох гэдгийг сэтгэлээрээ хийдэг вэ. Хэдүүлээ одоо энэ монгол гэдэг үгээ үүдэн татъя гэдэг тийм speech ажлынхандаа тавиа. Тэгээд тэрний бас нэг гол өөрчлөлтийн одоо нэг зүйл нь бол сая яхаад хэлээ AI-г бид нар компанид интеграц хийя. Хурдан энийг шилжихгүй бол ялангуяа брендинг схем бидний хийдэг бид нар бусад хүмүүс зөвлөдөг бусад хүмүүсийн өнгө зүсийг тодорхойлдог судалгааг нь хийдэг байгууллага үжиж өнөөдөр AI-тайгаа найзлах хослохгүй бол юм бусад одоо клиентуудаас хоцрох гээд байна. Тийм учраас бид нар одоо өөрсдөө үйл ажиллагаануудаа AI-г нэвтрүүлье. Тэгэл хинээсээ нэвтрүүлээд явж гин том байгууллагууд бол хурдан одоо нэвтрүүлэхэд хэцүү байдаг шиг. Манайх бол за өнөөдөр тэр програмыг одоо тэр app тэр програм дээр subscription хийгээд хэдүүлээ Tesla үзье. Манайх тэр аль нь болж гин аль нь болохгүй нь тэрийг нь ол болоо. Ингээд явцдаг л да. Тэгэхээр одоо жижиг компани даваад гэх юм уу? Манай хувьд за хувь гэсэн үү? Хувьд миний хувьд одоо сая компани дээр яадаг шиг за юу болж ийн болохгүй байна. За болохгүй бол хийхээ одоо энэ хурдан тушаал тэгж явахгүй бол одоо манайх шиг юм жижиг бизнест тэгээд юунд бол жоох эрсдэл өндөртэй юу байдаг л да. Тэгэл хурдан л шинэ юма тушаад тэгээд cancelтаал явдаг. Тэгэхээр илүү хурдан туршиж үздэг. Тий. Энэ болж ийн болохгүй байна. За болохгүй бол болж ивэл цааш аваа гэл. Тэгэхээр энэ нөгөө
туршиж үзээд алдхаас онохоос ерөөс айхгүй. Ард. Тийм сэтгэлээ. Yes. Ер нь манай найзууд бол тэгээд миний энэ туршилт болон яадаг сэтгэлгээнд бол маш эрсдэлтэй гэж боддог. Би гээд нэг шинэ технологи гарч ирнэ үү, эсвэл одоо утас байна уу, эсвэл юм жижиг гаджет байна уу, тиймэрхүү юм өөрөө айгуу сонирхдаг байхгүй, туршиж үзээд яг амьдралд хэрэгтэй юм байна уу, хэрэггүй юм байна уу гэх мэтлэн. Тэгээд тэр нь яг өдөр тутмын түрүүний сэтгэлгээнд ч гэсэн айгуу хэрэг болоо явт. Тэр нөгөө сэтгэлгээ гэхээр нөгөө сая асуудал бэрхшээл ярьлаа шүү дээ. Тэгэхээр альваа хүнд ингээд бэрхшээл саад тулгархад хариултыг нь өөрөөсөө хайдаг нь их байгаа болов уу, үгүй бол гаднаас хайдаг нь их байгаа болов. Зүгээр хэдүүлээ ингээд өөрсдийнхоороо ингээд эргэн тойрныхоо хүмүүс төр хэдүүлээ ингээд харъя л та. За монголчууд ихэнх нь одоо түрүүний ярьсан комент бичдэг нөхдүүд чинь бүгдийг гаднаасаа хайж байгаа хөө. Гаднаасаа. Тий. За тэр компани буруу, энэ гишүүн даргын буруу, ийм бодлого ийм буруу, тэрний буруу, энэ банкны буруу гэд явцдаг байх. Яг өөрөөсөө хайдаг нь жоохон цөөхөн юм болов уу гэж бодож байна. Цөөхөн болоо. Тий. Яг нөгөө нь ингээд тэр шүүмжлэлтэй хандах гэдэг тэр яг нөгөө талаас нь харъя. Critical thinking шүүмжлэлтэй хандах одоо тэр шиг шүүмжлэлтэй хандах хоёр өөр шүү дээ, тий. Тэгэд монголчуудын хувьд гэх юм бол зүгээр хоосон шүүмжлэлүүд нь арай их байгаа лу гэж бодож байна. Нөгөө шүүмжлэлтэй хандах гэдгээс илүү шүүх гэдэг нь. Тий, харин тий. Тэгэхээр хэдүүлээ нөгөө сэтгэлгээ гэдэг талаас харах юм бол тэр хүний өмнөөс хариуцлага хүлээх гэдэг нь. Үгүй бол тэр хүний өөрийнхөө өмнө хариуцлага хүлээх тэр процессын шийдвэрт нь оролцох гээд юм болов. Та амарч болно, харин таны мөнгө амрах эсгүй. Бид танд өндөр өгөөж мэргэжлийн санхүүгийн зөвлөгөөг санал болгож байна. Мандал Капитал. Цаг хугацаа урсан өнгөрхийн хэрээр нийгэм улс төр эдийн засгийн орчин тасралтгүй хөрсөн өөрчлөгдөж байдаг. Энэ өөрчлөлтөд хурдтай дасан зохицож санхүүгийн ухаалаг удирдах нь өнөөдөр та бидний ирээдүйнхээ өсөлтийн төлөө хийх хамгийн чухал зүйл юм. Судалгаа шинжилгээнд суурилсан оновчтой шийдвэр гаргалт, урт хугацааны доктортой үнцэн бүтээх найдвартай хамтрагч танд энэ асуудлыг тань даван туулж ирээдүйн бодит өсөлтийг бий болгоход туслана. Таны мөнгөний менежер Мандал Капитал. Та амарч болно, харин таны мөнгө амрах эсгүй. Бид танд өндөр өгөөж мэргэжлийн санхүүгийн зөвлөгөөг санал болгож байна. Мандал Капитал. Та амарч болно, харин таны мөнгө амрах эсгүй. Бид танд өндөр өгөөж мэргэжлийн санхүүгийн зөвлөгөөг санал болгож байна. Мандал Капитал. Цаг хугацаа урсан өнгөрхийн хэрээр нийгэм улс төр эдийн засгийн орчин тасралтгүй хөрсөн өөрчлөгдөж байдаг. Энэ өөрчлөлтөд хурдтай дасан зохицож санхүүгийн ухаалаг удирдах нь өнөөдөр та бидний ирээдүйнхээ өсөлтийн төлөө хийх хамгийн чухал зүйл юм. Судалгаа шинжилгээнд суурилсан оновчтой шийдвэр гаргалт, урт хугацааны доктортой үнцэн бүтээх найдвартай хамтрагч танд энэ асуудлыг тань даван туулж ирээдүйн бодит өсөлтийг бий болгоход туслана. Таны мөнгөний менежер Мандал Капитал. Та амарч болно, харин таны мөнгө амрах эсгүй. Бид танд өндөр өгөөж мэргэжлийн санхүүгийн зөвлөгөөг санал болгож байна. Мандал Капитал. Харин тийм байна, харин тийм байна. Одоо чи ингэх байсан гэх юм уу те, чи ингэх байсан. Тий, одоо монголчууд чинь тэрэндээ айгуу сайн. Монголчууд ч гэлтгүй ер нь дэлхийд арай тийм бах уу. Тэгвэл яг өөр төрөө яг тэгж ханддаг хүмүүс хэр олон байдаг вэ? Тэгж байгаа л илүү хөгжиж байгаа болоо өөрийгөө сайжрууллаа. За би энэ дээр алдсан байна. Би энэ зангаа засъя. Би энэ дээрээ илүү хичээе. Маргааш тэдэн километр илүү гүйчээ гэх мэтлээ. Ингээд хөгж байвал илүү хурдан хөгжөөд тэр хүмүүс нь илүү сайн амьдарч байгаа юм лу да. Чавцаагийн хувьд энэ хоёрын алинд нь илүү цаг гаргаж байна. Яг нь ер нь бол юу ш нөгөө нэг түрүүн нэвтрүүлгийн ихэнд хэлсэн ч тийм хүний сэтгэлгээ нөгөө нэг хідэн настай ямар амьдралын нөхцөлд гэдэг юу туулсан ч гэдэг юм уу те тэрнээс хамаарат нөгөө илүү ингээ боловсрж гин үү эсвэл болоод буцаагаад ухарж гин үү гэд нэг юм ялгаатай л байгаа хэл та. Тэг яг хүн болгоны нөгөө арын амьдрал гэдэг юм уу те түүхэн ялгаатай учраас тэрийгээ бас нөгөө талаасаа нөгөө нэг
би одоо магадгүй их зовлон туулсан байлаа гэд тэрийг би ингээ бусад хүмүүс рүү нээлзаах ч гэдэм үү те тэр нь бол тийм зохимжтой асуудал биш. Тэгэхээр тэр хүний цаана одоо жишээлбэл гурлаа ингээл өнөөдөр ярилцж байгаа. Гэхдээ бид гурийн цаана айгүй олон асуудлууд байгаа шүү дээ те. Тэгэхээр бид нар нэг нэгнтэйгээ заавал ингэж нөгөө харьцуулаад гэх юм уу те. Тийм байдлаар одоо хандхаас илүүтэй зөвхөн одоо өөрийнхөө хувьд гэх юм уу те. Өөрийнхөө хувьд гэхдээ бас нөгөө одоо хүмүүс одоо сүүлийн үед ялангуяа нөгөө айгүй их тийм гомдолтой хүмүүс айгүй их бий болчиход байгаа шүү дээ. Тэгэл хин нэгэн рүү одоо нэг буцаагаад нэг хариуцлагад очихгүй те. Эсвэл одоо сүүлийн үеийн тренд бол юу гэхээр нөгөө траума гэдэг чинь амар тренди болгоцсон те. Тийм тэгээ тэгэнгүүт тэрийг буцаагаад эцэг их рүү ч юм уу те хүүхэд насныхаа амьдрал руу л ерөөсөө бүх юмыг л одоо шийдэж штэ. А гэтэл хүн болгоны хувьд хүүхэд наснд нь дурсамжтай бас муухай зүйлсүүд байж л байгаа тий. Тэгэхээр тэр болгоныгоо бас нэг амар юу болгоод илгүүгээр те амар нөгөө ингээл дуруулаад те чухал болгоод илгүүгээр нэгэнтэй л тийм байгаа. Яг уу ярьж байгаа нь өнөөдрийн нийгэмд ярьж байгаа юм байна. Тийм болохоор нөгөө талаасаа харахтаа болохоор нөгөө миний хэлэх гээд байгаа санаа нь хүн болгоо өөр гэд. Тэгээ би ч гэсэндээ өөр. Миний туулсан юм өөр учраас илүү тэрийг ингэ жоохон хүлээн зөвшөөрөд гэх юм уу? Яг илүү бодитоор хүлээн зөвшөөрөд сурчих юм бол нэг амар гоншгоноод ч авахгүй бах, нөгөө талаасаа нэг амар сүр бадруулаад ч авахгүй бах гэж бодож байна. Тэгэхээр яг хөө тэр тал тараа илүү ингээд арай илүү мачур гэж ярьдэн штэ. Одоо жишээлбэл 40 настай хүнийг мачур гэх юм уу, 20 настай залуу мачур гэх юм уу гэхээр ерөөсөө насаар нь бид нар хэлэхгүй байгаа штэ. Тэр хүн ямар сэтгэлгээтэй байна вэ гэдэг имийг л үнэлээд байгаа байхгүй тэр мачур гэдэг үг нь бол. Тэгэхээр магадгүй тэрийг аль болох ингээд хүлээн зөвшөөрөө сурчих юм бол харах үнцэг сэтгэлгээ гэдэг зүйл нь арай илүү ингээд нэг бодиттой болох гэж зүгээр бодоод өгдөө. Тийм. Тэгэхээр гомдлохын хооронд өөрөө хариуцлага хүлээх хэрэгтэй. Тийм. Тэгтээс түрүүний бас нөгөө би нэг юм чи аваа ярьсан шүү дээ сая. Хорооноосоо л юм хүлээгээд байдаг. Тэгтээ тэр хүмүүсийн майндсетийг бас буруутгах нь бас бид түрүүлсэн шүү дээ. Буруутгах хэцүү. Тэр хүний нөхцөл байдал чинь бас хэцүү байдал, өөр байдлаас гарч ирсэн. Тэр нэг сэтгэлгээг нь тэлэх боломж нь байгаагүйгээр зөвхөн fixed mindsetтэй л ойр орчин байсаар агаад одоо орчин бүх бүрдүүлж байгаа учраас тэр хүн өнөөдөр тийм болол явж байгаа гэсэн үг шүү дээ. Тэрнээс яг ижил гараатай, яг ижил байжгаад бүх юмыг ижил дуулчаад одоо харьцуулбал өөр юм ярьж болох бах. Харин яг одоо тис хөндлөн амьдрал, тис хөндлөн юм байжгаад үнэхээр хорооноос хамааралтай л байхгүй бол амьдрах нөхцөлгүй болтлох орчинд нь одоо тэр хүмүүс бас амьдрсан байгаа байхгүй юу. Тэгээд нэг зүгээр статистикли ярихад аз гэдэг зүйл бидний амьдралд бол маш чухал нөлөөтэй байдаг гэж би уншсан, сонссон, бас подкастууд сонсоо явж байна. Тэгээд аз яагаад чухал юм бэ гэхээр хаан төрсөн, хизээ төрсөн тэгээд хэдэн сард төрсөн хүмүүс орд мордгийг гэж ярьдаг шиг биш шүү. Зүгээр 9 сард төрсөн хүмүүс илүү амжилт гарах нь 2 сард төрсөн хүмүүс спортод амжилт гарах нь илүү байдаг гэх мэтлийн статистикийн тоо. Канадын хоккейний одоо шигшээд орсон ихэнх тамирчид 10 сард төрөх байсан жишээ нь одоо ингээд эсэлтийн юунээсээ өндөр биенээсээ багасаа хулаад өндөр биетэй жоохон бадрун байсан учраас нөгөө хэдий бусад тоглогч нараас илүү болоод яваад сэтгэлгээ нь илүү өсөлтийн сэтгэлгээтэй болчих жоохгүй тэр хүүхэд азтай. Эсвэл агаар эхэлсэн хүүхдүүд бас айгүй азтай байдаг. Хамгийн их л шалгуулдаг болохоор агаар эхэлсэн хүүхдүүд нь яадаг вэ гэхээр шууд юмаа сайн бэлддэг, хичээдэг, тэгэд ингээд явцдаг. Гэд ярих юм бол бидний одоо ингээд аз гэдгийг зүгээр хоосон зүйлээс биш яг статистикээр ярих юм бол маш чухал зүйл байгаа юм л да. Тэр нөгөө хогийн цэг дээр төрсөн хүн бол нэлээд азгүй байна гэсэн үг байгаа байхгүй юу. Тэгээ тэндээс гарч ирээд амжилт хүрнэ гэдэг бол одоо маш ховор тохиолдол эсвэл маш хэцүү зүйл байдаг. Тэгэнгуутаа нэг зайсанд төрчөөд тэгээд амжилт гарах нь хүний хувьд илүү эрэгтэй эмэгтэй хүний хувьд ч гэсэн хоёронд нь харьцуулсан ялгаанууд байдаг шүү дээ тий. Амжилт гаргахад одоо эмэгтэйчүүд нь юм одоо хариуцаж гэр бүл халамж гэл сэтгэлгээний ялгаагаараа ингэ явцдаг. Тэгэнгүүт эрэгтэйчүүд нь арай амархан эрэгтэй төрхөө эмэгтэй төрхөө гэх мэтлэн жишээлх юм бол эмэгтэй болоод алалын улсад төрсөн бол яах вэ гэх мэтлэн. Тэгэхээр одоо энэ майндсет гэдэг зүйл нь одоо ямар ч одоо нөхцөлд төрсэн байсан тэрийгээ даванж гараад одоо чадахыг түрүүний нөгөө Чингис хааны жишээн дээр ярьдаг шиг л
саад болгоныг ингээд даваад азтай бол азтай тэрийг өөрийнхөө майндсетээр даваад тэгээд том гүүрэн байгуулад empire байгуулад шинийг бүтээгээд дэлхийг өөрчлөөд тэгэл тэрийг л хэлээд байгаа юм л гэж шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр яалтч хүн гээд тэр сэтгэлгээнд хүний орчин нөлөөлнө гэж л гээд байгаа юм тийм үү? Яг өссөн төрчөө харж байна. Хэдүүлээ тэгвэл нэг арай нэг жоохон өөр жишээн дээр ярилцъя. Магадгүй тэгвэл сэтгэлгээний ялгаатай байдал нь хүмүүсийн тэ орлого санхүүгийн байдал ч гэдэг юм уу нөлөөлж байгаа. Тийм нөлөөлж байна. Тийм. Тэр нь одоо нөгөө сэтгэлгээ чинь бидний амьдралын чанарт ингээд шууд нөлөөлж байгаа гэсэн үг шүү дээ. Ялангуяа одоо санхүүтэй холбоод ярих юм бол илүү тогтвортой гэх юм уу санхүүгийн сахилга баттай байдал нь илүү тэр нөгөө growth mindset хүмүүс байж магадгүй тий. Эсвэл бол одоо нөгөө нэг өөрийнхөө талаар айгүй тийм дүгнэлтүүд хийчихсэн байдаг ч хүмүүс уусаа за одоо би ер нь хуримтлуулж чаддаг хүн биш ээ гэдэг ч юм уу те тэнгуү тэрэндээ өөрийгөө итгүүлцдэг те гэтэл одоо тэрийг хуримтлуулах айгүй олон янзын арга хэрэгслүүд байгаад байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө нэг юу гэдгийг нэг магадгүй өөр хүний жишээн дээрээс яг өөртөө адилхан найз нь те яг өөртөө адилхан гэж бодож исэн чинь нөгөөт нь хэдийн хуримтлал үүсгэчихсэн те хөрөнгөт нэлээ их өөрөөс нь хамаагүй их хөрөнгөтэй болцсныг харах юм бол магадгүй өө бас би бас болох юм шүү гэдэг ч юм уу те тиймэрхүү байдлаар нэг юм эхлэл хэрэгтэй байх гэж бодож шүү дээ. Тэгэхээр тэр чинь нөгөө нэг сэтгэлгээ чинь бусаад санхүү дээр очихоор юун дээр очиж байгаа хэрэг нөгөө зуршил даатал гэдэг юм явчихна гэсэн. Ер нь санхүүгийн сахилга баттай байх тогтвортой юм санхүүгийн одоо үгдийн эрхчлөөтэй гэж ярих юм уу тийм. Тэгэхээр эрхчлөө гэдэг нь болохоор айгүй тийм харьцангуй ойлголт шүү. Гэхдээ тэрэн дээр юу яригадаад байгаа вэ гэхээр санхүүгийн зуршил буюу сахилга бат буюу санхүүдээ юу гэж харж ийнэ гэдэг бас нэг тийм харааны үнцэг аягүй чухал байгаа гэж боддیں۔ Тэгэхээр санхүүд бол яхаа аргагүй чухал. Гэхдээ би бол илүү тогтвортой урт хугацааны санхүү гэдгийг нь л илүү ач холбогдол өгнө гэж бодож байна. Тийм. Таны хувьд юу гэж бодож байна? Дөрөв одоо орчин айгуу чухал гэд ярьсан шүү дээ. Тэгээд хүмүүсийн санхүүгийн одоо сахилга бат дээр бол гівгэнт одоо суглаан тоочвол хожицсон хүмүүс ямар байдгүй та бүгдээрээс сторинуудыг сонсдог шүү дээ. Эсвэл нөгөө шин баячууд гэж ярьдэн шүү дээ. Үрлхэн блинг одоо хамгийн үнэтэй цайтай юм байгаа мөнгөгүй болчдөг. Тэгэхээр яг тэр сэтгэлгээний ялгаан шууд юутай угаасаа мөнгөтэй эсвэл мөнгөтэй зөв харьцаж чаддаг хүмүүс үр хөвгүүдтэй ч гэсэн яг энэ менталити энэ юуг заагаад яваад тэгээ дараагийн үеийнх нь ч гэсэн энийг нь одоо сураад үр хөвгүүд нь гээд олон үеэрээ дамжаад явдаг болов гэж бодож байна. Монголд одоо тийм үе дамжсан одоо урт удаан Ротшилдийн гэр бүл шиг family одоохондоо алгалдаа 90-ад оноос хойш бий болгосон одоо хөрөнгөтнүүдийн 2 дахь үеийн л одоо гарч ирж байна. Тэдний одоо ямар байх нь бидний нүдэн дээр одооноос л ингээл харагдаад л эхэлж байгаа л да. Зарим нь бол одоо яг болж бүтггүйгээр гээд жишээ болоо явж хахад зарим нь болохоор чив чимээгүй яг зөвөр яваад компани удирдаад яг тэр майндсет нь гэр бүлийн хүмүүжил гэдэг нь байгаа мó гэд явах жишээний харагдаж байна. Тэгэхээр энэ сэтгэлгээг яг хүр хөвгөдөд бас яг гэр бүл нь суулгах нь баг одоо тэр хүний сэтгэлгээг хөгжүүлэхэд 90% юм болов гэж бодож байна. Бус 10% нь бол өөрөө тэрийг хөгжүүлээд явах байх гэж бодож байна. Тэгэхээр түрүүний ахаал би Чингис хааны шиг авчи өөр би нөгөө гадаадын хүмүүстэй харьцуулахад биднэрт илүү ойрхон юм болов гэж бодоод би өмнө айгүй их гадаад хүмүүсийн жишээ ярьдаг байж байгаа. Одоо жоохон ойрхон жишээнүүд яриад байгаа байхгүй. Тэгээд Чингис хаан ч өөрөө Исүүхэ баатрын хүүхэд Монголын нэг клан Овг аймгийн ахлагчийн хүүхэд тэгээд өөрөө бас цаашаа өшөө хаадын удмын хүүхэд. Тэгэхээр тэр майндсет нь угаасаа бэж исэн. Тэрнээс биш одоо яг хог дээр төрчөөд байсан хүн биш. Угаасаа айгүй сайн growth mindset нэгээ суудсан. Одоо түрүүнээс санхүүгийн сахилга бат гэр бүлийн хүмүүжил гэдэг шиг бүх юм цаанаасаа чи бол одоо хин их эзэн гүрний хаан болон чи улстай мундаг лаг шүү гэд багаас нь суулгацсан. Тэгээд одоо хаад яаж бие авч явдیں۔ Ямар хуу одоо эрх хүн заа бол заа гэд гихмичлэн энэхүү майндсетүүдийг аль хэдийн одоо ээж нь суулгаад өгцөн байсан. Тэгэхээр тэр талаас нь ярих юм бол одоо гэр бүлийн хүмүүжил бас асар чухал болж байна. Тэгээ сайн нөгөө жишээндээ дурдлаа шүү дээ. Ингээд чи болохоор ингээд энэ Овг аймгийг толгойлох хүн гэдгийг ингээд бусад иргэн тойронд байгаа хүмүүс нэр нь ингээд өдөр тутамдаа хилдэг тий. Ийм байсан болохоор тэр одоо хааны тий тэр хүүхдийн сэтгхүүд нь одоо ингээд лхий эзлэн том улс орныг байгуулна гэсэн тийм сэтгэлгээ хүсэл мөрөөдөл байсан юм. Тэгэхээр нөгөө өсөлтийн сэтгэл зүйн гэхээр
бас нөгөө талдаа нэг суралцах гэдэг зүйл яриад байгаа шүү дээ. Өсөлтийн сэтгэл зүй нөгөөх нь болохоор хөвшмөл сэтгэлгээ. Хөвшмөл сэтгэлгээ, өсөлтийн сэтгэлгээ гэдээ ирсэн шүү. Тэгэхээр ер нь бүх зүйл тэгвэл өсөлтийн сэтгэлгээгээр хандах хэрэгтэй юу? Бас тэгвэл хэцүү хаа. Робот биш үү те? Энд чинь нөгөө хүн штэ. Тэгэхээр чинь одоо саяны нөгөө цүнийхөө гүйлтийн шинээр яхад мэдээж өдөр болгон хэцүү байхад би заа гэл ингээл босоог өгөхгүй штэ. За болио гэж өнжих тохиолдол зөндөө байгаа. Тэгээ тэрийн толгойн дээр залхуурж байгаа гэсэн үг штэ. Бас нөгөө талаасаа өөртөө бас жоохон хитрхи хатуу биш хандах гээд байгаа гэх ч юм уу те. Тэгээд яг хуу 2-3 удаа ч юм уу ингээд хэрвээ босч яваагүй хийгээгүй болвол дараа нь өөрөө гимждэг учраас за 3 удаа ч юм уу завсарлага авахгүй шүү гэд ядаж 2 удаа брейк авсан бол дараа нь гарна л та. Гэхдээ мэдээж бүх юм дээр одоо юу гэдэг үнэхээр хүнд хэцүү амьдралын асуудал болсон байхад би бол ийм сэтгэлгээтэй хүн гэл амар те дээшээ ингээл тулаал ингээл байж бол чадахгүй бах. Яг хуу баланс гэдэг юм нь болохоор яг 50-50 ч юм уу хүн болгоны хувьд өөр их тэр баланс нь. Гэхдээ арай илүү нөгөө сэтгэлгээгээс арай илүү жоохон давмгаа ч юм уу те байлгахад л болох байх гэж бодчих. Миний хувьд бол нөгөө одоо энэ индастри буюу growth mindset-ийг зардаг зах зээл хідэн тэрбум болчиход байгаа байхгүй. Нөгөө алдартай инфлюенсерүүд, ютуберүүд чинь growth mindset-ийг заавал юм байх ёстой, ингэх ёстой, тийм байх ёстой гэж лекц уншаал зарлал Instagram story эсвэл юунууд ингээл хийгэлээдэг шүү дээ тий. Яг хөө гэхдээ тэр нь нэгд бодлын ингээд нэг юм хүмүүст нэх буруу зүйл заагаагүй л те. Гэтэ энэ бизнес болохоор зарим тохиолдолд fictional буюу уран сайхны чим шиг худлаач бүтэмж бүтэхгүй юмнууд бас зарж байгаа байхгүй юу. Тийм fictional буюу уран сайхны юмд хүний сэтгэлгээ өөрөө татагдаад байгаа байхгүй юу. Одоо ийм жишээ, ийм байвал гоё, тийм байх ёстой гэл. Тэгээд тэр индастри дээр бас ингэж нөгөө хүмүүсийг хит нэг тал руу тулшруулад байгаа нэг хэсэг хүмүүс дэлхий дээр байгаа. Нөгөө талаар нь бас энэ сэтгэлгээ байхгүйгээр бид нар нийгэм эсвэл хөгжих боломж нь хүн өөрөө цаашаа growth mindset нь хөгжих боломж байхгүй болчиход байна л да. Тэрний орон зүгээр сайхан нөгөө хамаг юма хаяад гэгэрэл төрнө гэдэг шиг сайхан юу дайнчлаа явцсан дээр л байгаа байхгүй юу. Байлантайгаа авилрээ. Тэ. Тэгэхээр бид ингээд өсөх хөгжих тэр сэтгэлгээ хүнд байх хэрэгтэй. Гэхдээ нөгөө талд нь бас нэг өөрийнхөө боломж бололцоо тэ тэр хүрэх боломжтой гэсэн тэр хүрэх цэгээ бас мэдчих хэрэгтэй. Яа, тэр чинь үнний зорилго юм болоо тэ. Хүнээс хүрэх цэг гэвэл за би энэ төрнөө би энийг чадна гэд. Тэрнээс нөгөө талдаа ингээд нэг бүтлгүүтэд ч юм уу бууж өгч болохгүй л гэсэн санаа хэлэх гэдэг шүү дээ. Тэгээ Жавцагийн хувьд бол өөрийнхөө боломжийг мэдээд байгаа тийс. Нэг жишээн дээр бол тийм одоо мэднэ гэж хэлэхээр юу болох юм болов те. Гэтэ ямар тач нэг тийм өөрийн гэсэн үнэт зүйл зарчимтай гэдэг л байх нь л хувь хүнд аягүй чухал юм шиг санагддаг. Ямар нэг юм руу ингээ хитрхи хэлбэлцээд тахгүй тэр нь болохоор бүх зүйл дээр л илэрж байгаа. Сэтгэл зүйн хувьд, сэтгэлгээний хувьд, санхүүгийн нөхцөл байдлын хувьд гэдэг юм уу те. Тэгээ ингээ нөгөө суур амьдралын ингээ нэг асуудлууд чинь ингээ буцаагаал гэр бүл гэдэр үг очоод зангидагдаад байгаа шүү дээ. Тэгэхээр яг хуу тэрэн дээр аль болох тийм тэнцвэртэй л байх талаас нь л болно. Тэгээ тэнцвэр гэхээр чи нөгөө амар 50-50% гээл амарлаг гээл баланс барайл явдаг бас тийм ойлголт биш л болоод л байгаа юм л та тий. Аль болох ингээ зохицуулаад гэх юм уу тий. Ер нь бол гэтээ тэрний хажуугаар чи ингээд муу зүйлсүүд одоо бид нар ингээл юу гэдэг юм хамгийн наазах нөгөө нэг ингээл хараалын үг гэл байгаа ш тий. Хараалын үгийг хэлж л байгаа гэх юм уу тий. Мэдээж одоо гэдэг хүн болгоны амьдрал нэг тийм моментууд бол байгаа штэ. Тэрийг тодорхой хэмжээнд бол хэрэгжилж байгаа. Гэхдээ дийлэнхтэй тэрийг хэрэглэхгүй байна гэдэг ч юм уу. Нэг тиймэрхүү байдлаар л жоох ингээл тэнцвэржүүлэл явах. Бүх төрлийн талбар дээр гэж бодоод байна. Тэгэхээр нөгөө өсөлтийн сэтгэл зүй гэдэг сэтгэлгээ гэдгийг тэгвэл нэг өөдрөг байх ч юм уу те. Сайнаар харах гэдэгтэй ингээд төстөө ялгаатай ч юм уу. Үгүй бол өөр ялгаатай эсвэл төстөө зүйл нь юу байна? Toxic positivity гэдэг баха тэр чинь болж ийн бүтэж ийн гэд бүтэхгүй юм яваад байх чинь нэг зүйл байна. Одоо нөгөөтгөр алдаагаа ухамсарлаад болохгүй байна гэдгээ ойлгоод
сайжруулах гэдэг нэг ойлголт байна. Болохгүй юм дээр болж байна. Бид хоёрын хосуудын харилцаанд бол бид хоёр айгу гоё байгаа, сайхан байгаа, хайртай байгаа гэж болохгүй байгаа юмыг ингэж toxic positivity-гаар хүрээлэх sugar coat айгу хямраг нууж татчих тийм. Тэгэж бишээр болохгүй байна. Энийг засах ёстой гэдэг чинь тэгэл growth өсөлтийн сэтгэлгээ шүү дээ тий. Юм болгон болоод угаасаа болно гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр нэг нь болохоор өсөхийн тулд болохын тулд өөрчлөгдөх хэрэгтэй. Нөгөө хэсэг нь өөдрөг байна гэдэг нь болж гинэ гэд өөрчлөгдөхгүй байх. Тий. Тийш тайлбарч байна. Тий одоо нөгөө нэг яг өөрчлөлтөнд бэлэн юм уу? Өөрчлөгддөг левел би тэрийг хөгжиж гин гэж ойлгод юм байна. Гэхдээ одоо тэр нь болохоор ингэж ярьдэн штэ. Чи ингээд ухраагүй одоо байгаад байна гэдэг чинь хөгжиж гин гэсэн үг биш ээ. Яагаад гэвэл жоохон ч гэсэн урагшлах хэрэгтэй байдаг гэд нэг үг өгдөн штэ тий. Тэгэхээр нөгөө нэг за яг тий би ухарчаагүй байна гэж бодоод байна гэдэг нь өөрөө ухарж идэг юм байна л та тодорхой хэмжээнд. Тэгээд эвтрээгүй байгаа амиг бас өөрчлөлт дэмий гэдэг үг байдаг. Эвтрэг байгаа амиг. Өөрчлөлт дэмий. Don't fix what's not broken буюу нэг тийм ямар хэрэглэж хэлсэн үг бэ тий. Тэгээд бидний брендинг дээр одоо манай салбарт дээр жишээлх юм бол тийм үгнүүд байгаа л та. Тийм тохиолдлууд байгаа л та. Айгуу гоё явж байгаа, айгуу гоё өнгө төрхтэй юмнуудыг зарим компаниуд хурж ирээд энийг өөрчлөё гэд хийрэхэд нь над чинь яах юм бэ? Над чинь зүг зүгээр нэ гоё яана. Жохон засвар хийвэл хийх юм л гэж хэлээд явуулдаг байхгүй юу? Тэгээд заавал байнгын өөрчлөлтөн гэсэн чинь бас нэг үеийн тийм зөв үедээ өөрчлөгдөх хэрэгтэй бол эсвэл болохгүй үедээ өөрчлөгдөх хэрэгтэй байна. Тэгэхээр өөрчлөлт нь бас цаг хугацаанаас хамаарна. Тэгэхээр миний сая хэлсэн санаа юу вэ гэхээр хүн болгоод за ингээд мөнгөтэй болохыг хүсэж байгаа. Тэгэхээр өөдрөг хүн бол магадгүй за би маргааш мөнгөтэй болчих байх. Гэт хүлээгээд суун. Зарим магадгүй тэгвэл нөгөө өсөлтийн сэтгэлгээтэй хүний би тэгвэл маргааш мөнгөтэй болохын тулд юу хийх ёстой вэ гэж бодох ёстой юм. Yes. Тий. Тэгэхээр яг өөдрөг байх, өсөлтийн сэтгэлгээтэй байх хоёрын ялгаа энэ дээр гарч байна. Тэгээд тий өсөлтийн сэтгэлгээтэй хүн угаасаа тэгэл өөдрөг л байхгүй бол бас болохгүй л үү тий. Тэгээд за сэтгэл санаагаар надаа би фейлдчлээ, би алдчихлаа, би нэг чадахгүй юм байна гэд байгаадах юм бол тэгэл тэрнтэй л ахал. Тэгэхээр өөдрөг хүн өсөлтийн сэтгэлгээтэй хоёрын ялгаах. Тэгвэл нөгөө хөвшмөн сэтгэлгээтэй хүн за би угаасаа мөнгөгүй юм чи мөнгөгүй ирэл дуусаа гэж бодосон хомлоо. Хард тэхэлүүд. Угаасаа гэдэг үг бас үүдэх шүү дээ. Угаасаа л юм. Тэр чинь нөгөө нэг тэр хөвшмөл баригдмал гэдгийг бас шууд илэрхийлж болдог шүү дээ. Угаасаа гэдэг юм угаасаа байдгүй гэдэг юм шүү дээ. Угаасаа гэдэг угаасаа байхгүй. Тийм. Одоо тэл хүүхдүүдтэй одоо би 3 охинтой. Тэгээд одоо эхнээс нь тэгэл лаад үгүй чинь яахгүйгээр за эсвэл одоо фейлдсэн тохиолдолд яаж буцаад одоо бүтлгүүцсэн тохиолдолд яаж буцаж босч ирэх үү яах вэ гэдгийг тэгэл нэг хөвтөх ярьж өгөөл зааж өгөөл хүүхдүүдтэй тэгэл явж ин да. Тэрээс жишээ байвал тэгэл зөндөө жишээ одоо тэгээд том охин нь одоо энэ болохгүй байх, тэр болохгүй байх гэж одоо гомдолтой нас нь ирж байгаа байхгүй. Тэгэл тэрэн дээр нь тэр болгон дээр нь тайлбарлал явт юм л та. За яг ингэж байх юм бол чи өөрийгөө л илүү нервтүүлээд энийг яаж засах уу гэдгээ, энийг яаж болох уу гэдгээ чи бодох хэвээр. Тэрнээс чи эндээ ингэж уурлал байгаад идэх байхгүй. Энэ ингэчлээ, тэр тэгчлээ гэл. Сайхны жишээ нэгээр би цүнхийг мартсан байхгүй. Гэрээс гараад явж байгаа сургууль дээр нэрсэн чинь миний цүнхийг авчираа гэдэг. Тэгээ би заа авчнаа гэж цүнхийг мартсан байхгүй. Тэгсэн чинь надаа уурлаад эхлээд хэвээр тааста нэрэ би одоо ингээд өнөөдөр анги хүмүүс намайг болно багш ингэж хэлнэ гэд. Тэгэл тайлбарлаж байгаа юм чи за одоо хоёлаа нэгэнт буцаад яваад ингэхээр яах боломжгүй байна. Яаж хоёлаа гаргалгаа гаргаад яах вэ? Яаж багштад эхлээд нэг тайлбарлая. Нэг дэвтэр цаас дэвтэр олж авъя, харандаа олж авъя. Тэгээд юмнуудаа хийя. Тэгээд багштаа тайлбарлаад яг даалгаврынхаа эднийг ингэж авъя маавь гэл сүүлийн жишээ бол нэг юм өчтөр тэглөө. Нэг тийм болж байгаа байхгүй. Тэгээд нэг шийдлийн өөрөө гаргаж ирэхгүй бол
гомдлаад үйлгнээд байвал тэгэл юу ч болох боломжгүй. Өөрийгөө л илүү зовоно гэж тайлбарласан юм байна. Тэгэхээр зүгээр ерөнхийдөө ингээд дүнжлэх гурлаад тэгвэл өсөлтийн сэтгүүлтэй хүн аливаа асуудал тулгархад шийдэл хайдаг. Магадгүй нөгөө хөвшмөл баригдам сэтгэлгээтэй хүн зүгээр шалтак хайдаг. Яа. Өөрчлөлтийг хүсэхгүй юм дээ. Yes. Хамгийн энгийн нэр юм бол. Тэгэл хэдүүлээ сая нөгөө Монгол улс дээр ковидын үед нөгөө манай шагийнхан босоод ирсэн шүү дээ. Амар өсөлтийн сэтгэлгээтэй байна шүү дээ. Альваад нөгөө аргыг нь олж чадчихжээ. Зүгээр хүргэлт хийдэг болсон юм шүү дээ. Тэрийг яж хахад манайхаа айгуу сайн хөгжүүлж өгсөн шүү дээ. Тэгэл юм лаг байна. Нөгөө нэвтрүүлгийн цаг бас төгчээ. Тэгээд өнөөдөр ирэхэд гуруулаа нэг хоёр сэтгэлгээний талаар ярьлаа. Тэгээд та хоёрын зүгээс бас ингээд өнөөдөр ярьсан энэ зүйлүүдийг маань нэг дүгнээд үзэгчд маань нэг дахиад нэг тодорхойлоод хэлээч гэвэл зочноос эхлэе. За тэгээд өсөлтийн сэтгэлгээ гэдэг нь юм ингээд тогтмол байнгын өсөлттэй график биш. Уналт босолттой байгаа жигэд өсөлттэй байх хэвээр тогтмол өсөлттэй байх сэтгэлгээ юм болов. Тэрнээс биш гівгийн тогтсомж юм бас биш байх. Тэгээд нэг өсөлтөөр шууд бүх юм бүтчихэж байгаа юм биш. Ер нь А-гаас Б цэгт хүрэхийн тулд асар олон дунд нь А1, А2, А3 гэж олон цэгүүдийг туулж яваад фейлүүдтэйгээ тулгараад фейлүүдийг засаад за тэгээд тэр болгон дээр өөртөө сургамж аваад өөрийгөө сайжруулад тэгээд босч ирээд Б цэгтээ хүрэхийг л зорилготойгоо хүрэхийг л өсөлтийн сэтгэлгээ гэж бодож байна. Тэгээд яг үзэж байгаа хүмүүс би нэг тийм амар энэ талаар зөвлөгөө өгдөг, ментор хийдэг юу ш. Би зүгээр өөрийнхөө жишээн дээр ч юм уу эсвэл хайлт уншиж харсан зүйлээ ярьсан шүү. Тэгээд за зарим fixed гэдэг байгаа одоо хөвшмөл сэтгэлгээтэй өөрийгөө тэгж бодож байгаа хүмүүс байвал одоо тийм хүн байдаггүй маа гэдгийг бас хэлэх хэрэгтэй байх. Өөрчлөх боломжтой. Надаас одоо манай салбарын бол яаж илүү бүтээлч байх вэ? Одоо би ингээд нэгтлэн юм аа би бүтээлч бишээ гэдэг байхгүй. Тэгэхээр үгүй угаасаа нэгтлэн биш үү те. Хаягмгийн бас бүтээлч хүн байдаг байхгүй. Яаж шийдлүүдийг энэ тоонууд донд олох уу? Яаж татвараа яаж компани илүү ашигтай байлгах уу гэдэг тал дээр шийдэл болдог хамгийн креатив хүмүүс бол нэгтлэнгууд байхгүй. Тэгэхээр хүмүүс өөрснийхөө би иймээ гэд өөрийгөө ингээ хайрцаглаад байгаа байхгүй. Хөвшмөл сэтгэлгээгээр. Тэгэхээр хөвшмөл сэтгэлгээтэй байлгаад байгаа зүйл чинь зүгээр өөрөө чинь л одоо ингээ тогтмол бодож байгаа зүйл болохоос ш өөрийгөө хөгжүүлээд өөрийнхөө алдаан дээр суралцаад явбал тэр өсөлтийн сэтгэлгээтэй байхад ямар ч асуудал байхгүй. Тэгэхээр тэгж одоо зарим үзэж байгаа хүмүүстэй бас хэлэх хэрэгтэй болов уу гэж бодож байна. Маш гоё дүгнэлт шүү дээ. Ялангуяа нэгтлэнгуудын жишээн дээр ярьсан аягүй сонирхолтой байлаа. Тэгээд нөгөө эдийн засгч болохоор ингэдэж шүү дээ. Нөгөө хязгааргүй хэрэгцээ, хязгаарлагдмал нөөцөр хангана гэдэг шүү дээ. Бид нар болохоор одоо өнөөдөр болохоор хүнийг хэрвээ хөрөнгө гэдэг үний л да. Тэгэх юм бол хүнд болохоор үндсэндээ 3 төрлийн нөөц байна гэж харж байна. За бие махбод бол буюу одоо яг физикэлтэй бодит. Тэгээд нөгөө талаас болохоор амьдралынх нь хэдэн нас хүртлээр амьдрах вэ гэдэг цаг хугацааны нэг нөөц байна. Тэгээд хамгийн гол тэгээ эхний хоёр нөөц бол би бол хязгаарлагдмал нөөц гэж үзэж байгаа. Тэ яагаад гэвэл тодорхой хугацаа зааг эцсийн цэг байгаад байна шүү дээ. Тэгээ хөгшөрөх юм бол би энэ илүү одоо залууг ашигаар байж чадахгүй ч гэдэг юм. Харин нөгөө сэтгэлгээ гэдэг зүйл чинь болохоор хязгааргүй байж болох тэр зүйл байгаа гэсэн. Тэгэхээр яг манай саяны зочны тайлбарласнаар өөрийгөө л хайрцаглахгүй бол тэр бол хязгааргүй буюу одоо нөгөө талаасаа өчигдөрхөн билүү нэг аягүй гоё өгүүлсэн. Ижид гэдгийг харж чадсан хүнд л харагддаг гэж байгаа хгүй ижид ирдэг. Ижидийг харж чадсан хүнд л ижид ирдэг гэж байгаа шүү дээ. Тэгэхээр чи өөрөө одоо юу гэдгийг та өөрөө юу гэж харна түүнийг одоо хүртэх бас боломжтой тий. Тэгэхээр яг өөрийгөө л бити хязгаарлаарай. Зөвхөн ер нь бол хүн өөрийгөө л хязгаарлалт юм байна. Өөртөө л илүү хатуандаад байд юм байна. Тийм байгаа болохоор яг тэр нөгөө нэг сэтгэлгээг л бий болгоорой л гэж уриалмаар байна. Баярлалаа. Маш гоё уриалга байна. Тэгээд бид гурав өнөөдөр нөгөө сэтгэлгээ гэдэг сэдвээр ярилцлаа. Тэгээд ер нь бол нэг баригдмал буюу хөвшмөл сэтгэлгээтэй хүмүүс нөгөө талд нь болохоор өсөлтийн буюу илүү хөгжээ, урагшлаа гэдэг сэтгэлгээтэй хоёр төрлийн хүмүүс иргэдэн байдаг гэж тодорхойлоо. Гэхдээ яг маань зочны хэлснээр бол яг хүн болгон тийм бишээ тий. Тухайн нөхцөл байдлаасаа, орчноосоо хамаардаг гэсэн. Тэгэхээр үзэгчд маань ч гэсэн өөрсдөө нэг
дүгнэлт хийж байгаа бол өнөөдрийн маань нэвтрүүлгийн зорилго маань биелж гин гэсэн үг. Тэгэхээр хүн болгон нөхцөл байдлаа тохируулаад өөрийнхөө сэтгэлгээг өөрчилж байгаараа, хандлагаа өөрчилж байгаараа гэж уриалмаар байна. Тэгээд маш сонирхолтой яриа өрнөөс 245 баярлалаа. Өнөөдрийн нэвтрүүлгийг энэ үрээд өндөрлөж байна. Дараагийн нэвтрүүлгээр дахин уулзтлаа. Баяртай үзэгчтэй.